Библийн бааtruуд чимээгүй цаг үргэлжилж байна. Өнөөдөр Давидаас суралцгаая. 1-р Самуэль 17:45. Давид Филист хүнд чи илд бамба жад барьж над руу ирж байгаа бол харин би чиний доромжилсан Израилийн бүх цэргийн бурхан төв төмдийн эзний нэрээр чам руу ирж байна. Давид бол том ах нарынхаа сүр сүдэрт дарагдсан талд хонио хариулдаг эгэл нэг хүү. Тэр талд ганцаараа байхдаа зүгээр хонь харж зогсоогүй. Тэр бурхантай нөхөрлөж байсан. Арслан баагаас хонио хамгаалж байхдаа тэр айцаас илүү бурханд найдахыг сурсан. Хинч харуугийн мөчүүдэд Давидын итгэл төлөвшсөн. Тиймээс тулааны тайзан дээр гарсан үедээ тэр аль хэдийн бэлэн байсан. Тухайн үед тулааны талбар дээр бүх цэрэг айц давсцсан байлаа. Голиат бол зүгээр нэг дайсан биш, боломжгүй санагдах айдас байв. Түүний өндөр айдас хүйц төрүүлэн дуу хоолой. Зэр зэвсэг нь хүмүүсийн зүрхийг зогсоох мэт. Тэд сэтгэл зүйн хувьд аль хэдийн ухарсан, ялагдсан байсан. Харин Давид урагшилсан. Яагаад? Учир нь тэр нөхцөл байдлыг бурхныг харсан. Бусд нь энэ дэндүү том гэж харсан болвол Давид миний бурхан үүнээс жагуу гэж бодсон. Энэ бол итгэлийн үд. Итгэл гэдэг нь асуудал байхгүй мэт жүжиглэх биш. Харин асуудлаас илүү агуу бурхныг харах чадвар юм. Давид хуйг дуулах өмсөөгүй. Тэр өөрийнхөө биш зүйлд найдаггүй. Харин бурхан түүнийг хаан бэлтгэсэн тэндээс сурч мэдсэн зүйлдээ итгэсэн. Гартаа чулуу барьсан ч зүрхэндээ амьд бурхны нэрийг барьж байсан. Тэр нэг чулуу шидсэн. Гэхдээ тэр чулуу зүгээр нэг шунгнаагүй, итгэлээр чиглэгдсэн юм. Авраг аратан Голиат тэр доор газарт нам унав. Өнөөдөр бидний амьдралд ч Голиатууд бий. Магадгүй чи санхүүгийн дарамтд байна. Магадгүй чи өвчнөд тэмцэж байна. Магадгүй чи дотроо би чадна гэж хэлж чадахгүй байна. Тэр бүх асуудал мэдээж бодит. Давид ч Голиатыг үгүйсгэв. Гэхдээ тэр Голиатыг сүүлчийн үг хэлхийг зөвшөөрөв. Чиний амьдрал сүүлчийн үгийг айдас биш, бурхан хэлэх ёстой. Тиймээс өнөөдөр асуудлаа ширтгэхээ багасгах, бурхныг харах харцаа нэмэгдүүл. Айцаа сонсоод бодоод байлгүй. Бурхны амлалтыг сонс. Бурхан чамайг хэрхэн харж байгааг сана. Чи жижиг байж магадгүй. Гэхдээ чиний бурхан агуу. Чи ганцаараа мэд санагдаж магадгүй. Гэхдээ эзэн чамтай хамт. Өнөөдөр өөрийн чулууг ав. Магадгүй чиний залбирал байж болно. Чиний итгэл байж болно. Чиний жижиг алхам байж болно. Багцхүү урагш алах. Учир нь ялалт хүчтэй биш, итгэлтэй ирдэг юм. Бурхан чамайг